Олон улсын хэлний топ 10 төвөнд шинээр хөтөж орчуулагчийн мэргэжил олгох 1 жилийн ангийн сургалтыг Монгол Улсын их сургуулийн зөвлөх багш хэл шинжлэлийн доктор Сүхбаатартай хамтран явуулахаар боллоо. Орчуулгын чанар муутсан их хэлний уран яриа үг хэллэг алдагдаж байгаа энэ үед хөтөж орчуулагчийн сургалт зайлшгүй шаардлагатай учраас дээрх сургалтыг явуулахаар зорьсон байна. Энэ сургалтанд сууснаар монгол хэлний ариун их үгийн баялагийг ашиглан найруулан бичээх чадвар эзэмшгийн зэрэгцээ Монголынхон түүх уламжлал, ёс заншил, өв соёлд суралцах юм а. Тус сургалтанд англи, герман, франц, солонгос хэлний суурь мэдлэгтэй ямар ч насны хүмүүс хамрагдах боломжтой. Нийт 268 цагийн онол дадлаг хослуулсан тус сургалтыг мэргэжлийн багш нар зан явуулах юм а. Мөн мэргэжлийн сертификатаа төгсөж ажилдаа болох ч боломжтой. Их хэлнийхээ тийм ээ баялаг болсон сайхан үг хэлнээсээ найруулга зүй, ёс зүй гэдгээр сургууль сурж мэдлэг авч амжаагүй мэдлэгээ бас энэчнээс олж авах бүрэн боломжтой. Ихтэй сургуулиудын багш нар орно туршлагатай мэдлэгтэй одоо гадаад хэлний бөгөөд англи хэлний гадаад багш нар ч орно. Тэгэхээр энэ сургалт нэлийн сайн сургалт болно. Тэгэхээр та бүхнийг урьж байна. Манай Монгол Улсын их сургуулийн зөвлөх багш хэл шинжлэлийн ухааны доктор профессор Ц. Сүхбаатар багш маань удирдаад ингээд энэ орчуулагч хүртчийн 1 жилийн мэргэжил олгох юм сургалтыг явуулъя гэж байгаа. Тэгээд мэргэжил нэгэнт олгочж байгаа юм чинь бас ажлын байраар хангая гэж. Тэгэхээр өнөөдөр энд бол бүх насны хүмүүс хамрагдчих болно. Мөн манайх нөгөө уламжлал болсон 1 жилийнхээ сургалтыг бас давхар явуулж эхэлж байгаа. Энэ сургалтыг минь хүмүүс одоо мэддэг болсон баха. Энэ нь ямар сургалт вэ гэхээр суурьас нь элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгээ явцдаг. Дараагийнх нь салах үе шат нь болохоор IBT TOEFL-ийн ангид шилээд ингээ хүүхдүүд аваад сургачдаг ийм маш сайхан энэ сургалт явагддаг байгаа. Тэгэхээр энд бас хүүхэд залуучуудаа хайр суралцаарай гэж урьмаар байна. Топ 10 олон улсын хэлний төвөөс барьж байгаа өөр нэг бэлэг бол Өвөр Монголын Лэнхи хотын Монголын үндэсний сургууль 13-аас 18 насны хүүхд залуусыг суралцуулах юм а. Хятад хэлний бэлтгэл сурангаар стипend авах боломжтой. Өөрөө хичээж HSK-гээс өндөр оноо авч чадвал Хятадын аль чихтэй сургууль тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой юм а. За хамгийн гол нь буух эзэн буцах хаягтай учраас та хүүхдэд санаа зовох хэрэггүй. Энэ жил Өвөр Монголын өөртөө сурганы Лэнхи хот руу хэлний бэлтгэл хүүхдүүдэд явуулж байгаа. За эндээс ганцхан хятад хэл биш. Энэ жил онцлог нь англи, хятад гэсэн хоёр хэлийг тэнд суралцах боломжтой болж байгаамаа. Энэ сургууль маань үнийн хувьд маш хямдхан. За тэгэхээр тухайн хүмүүс маань хүсвэл төлбөрөө хуваагаад хэсэгчлэн бөөнөр нь төлөх боломжтой. За энэ сургуулийн маань бас нэг давуу тал нь сурж байгаа тухайн сургууль суралцж байгаа хүүхэд бүрд сар бүрийн стипend толгодгоороо бас их онцлогтой сургууль болж байгаа. За насны хувьд 13-аас 18 насны хоорондох хүмүүсийн сургуульд маань хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. 13-аас 15 нас хүртэлх хүүхдүүд маань хэлний бэлтгэлээс гадна мөн дунд боловсруулалтаа эзэмшээд явцдаг байгаа. Энээс гадна 17-оос 18 нас хүртэлх насны хүүхдүүд маань хятад хэлнийхээ хэлний бэлтгэлийг хийгээд дээрэс нь HSK хятад хэлний HSK оног өгчих юм бол тухайн оноо маань өндөр байж гарах юм бол хятадын ямар ч ихтэй сургуульд үн төлбөргүй урилгаар суралцах боломж олгодгоороо бас онцлогтой сургалт юм аа. Топ 10 олон улсын хэлний төв бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй хүмүүсийг шалгалтанд бэлдэж байна. За мөн англи, герман, солонгос, орос, чех, испани, хятад хэлний анхан дунд гүнзгий шатны сургалтыг ч тогтмол явуулж байгаамаа. Мянга сонсохоор нэг удаа үзээрэй, таныг сургалтын татварчин мэргэжлийн багш нар хүлээж байна. Хаяг 3-4-р хороолол ачлал их дэлгүүрийн баруун талд Голомт банкны 3 давхурт харилцах утасны дугаар 30 24 59 99 88 96 74 89 11 67 80